Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл өчигдрийн хуралдаанаараа мөнгөний бодлогын хүүг нэг хувиар нэмэгдүүлэн 13% болгох шийдвэрийг гаргажээ. Монгол банкнаас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд сүүлийн 2 жилд хэрэглээний үнийн индекс 2014 оны эцэст жилийн 11% болж буурсан ч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн өөрчлөлт болон төрийн зохицуулалттай үнийн өсөлтийн нөлөөгөөр суурь инфляц 12.6% буюу өндөр хിവэр. За мөн эдийн засагт орж ирэх гадаад валютын урсгал сэргээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн 3 жилд 6.5 тэрбум $10 багассан зэрэг шалтгаан нь мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. Гадаад худалдааны нөхцөл сайжирч, гадаад валютын орох урсгал нэмэгдэх хүртэл макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих зорилгоор төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлсэн бодлогын энэхүү арга хэмжээг авч байна. Энэхүү шийдвэр нь богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцвэрийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эргээр нөлөөлнө гэж үзэж байна. Олон улсын валютын сан Монгол улсын эдийн засгийн өсөлтийг 2015 онд 5% өсөлттэй байхаар төсөөлсөн. Харин Монгол банк төрийн бодлого шийдвэр уялдаа холбоотой байж чадвал энэ төсөөлөл 10% хүрэхээр байгааг тооцжээ. Тиймээс төгрөгийн өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд 2015-аас 2016 онд мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргээх, тэлэх, дотоод активын үнэлгээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж төлөвлөжээ. Тэгээ бидний үзэж байгаагаар бодлогын өөрчлөлтийн хамгийн зөв сонголт нь бол үндсэн 4 чиглэлтэй байгаа. Нэгдүгээр улсын төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж төсвийн тогтвортой байдлыг хангах чиглэсэн арга хэмжээ. Хоёрдугаарт нь бол гадаад валютын орж ирэх урсгалыг нэмэгдүүлэх чиглэсэн арга хэмжээ. Энэ дотроо гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад зээлгээний тухай ярьж байна. За гуравдугаарт нь бол тогтвортой байдал чиглэсэн эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжсэн, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалсан, инфляцийг нам тогтвортой түвшинд байлгах чиглэсэн ийм мөнгөний бодлого. За дөрөвдүгээрт нь бол бүтцийн шин чанартай бодлогын арга хэмжээгээ бас орхигдуулж болохгүй. Энд бол эдийн засгийн гол энэ уналт гэх юм уу судралын учир шалтгаан болж байгаа ганц салбараас хараат байдлыг бол арилгасан, өөрөөр хэлбэл төрөлжүүлэх чиглэсэн бодлогын өөрчлөлтүүдийг бол зайлшгүй зэрэгцүүлэн авч хэрэгжүүлж шаардлагатай. Гадаад валютын улсын нөөцийн хувьд 2014 оны эцэст $1650 сая байсан нь импортын 4.9 сарын хэрэгцээг хангах түвшинд байгаа гэсэн үг юм байна. Харин долларын төгрөгтэй харьцах ханшийн 2 гаруй хувиар өсөд байгаа өсөлт уул уурхайн тоногдох хөрөмжийн импортын эрэлтээс хамаарч байгаа бөгөөд хавар хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа хэлж байна. Хэрвээ Монголын эдийн засагт SMAP төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж 4 тэрбум долларын урсгал оруулж ирсэн тохиолдолд төгрөгийн нэрэлсэн ханш 10-аас 15 хувиар чангарах нөхцөл бүрдэж болохоор байгаа юм байна. Төсвийн өнөөдөр тулаад байгаа хүндрэл нь төсвийн хөрөнгө оруулалтын буруу төлөвлөлтөөс үүдснийг Монгол банк энд цохон онцолж байна. Цаашид хуримтлал руу чиглэсэн зээл рүү анхаарах нь зөв гэдгийг хэлж байгаа юм. Үүний нэг хэлбэр 8% хүүтэй моргежийн зээлийн бодлого гэв.